Бүгдэд өглөөдрөөрөө мэд хүргэе. За бид хоёр 5 сарын 30-31-нд хөөрхөн хүүхдүүдэд зориулаад үлгэрийн цаг хийсэн байгаа. За тэрхүү үйл явцаасаа танилцуулъя. За мөн үлгэрийн цаг гэж ямар үйл ажиллагаа болдог вэ гэдэг талаар та бүхэн мэдээлэл авах байхаа гэж бодож байна. За өглөө нэрээд хоёр хүүхэдтэй ярьж өгсөн байгаа. Бэлтэнгээ. Яалтчгүйгээд энэ хоёр сонсохоос аргагүй болно. Тэр хараад байгаа тэр. За ингээд хөөрхөн хүүхдүүдэд суулгаж аваад л хэлсэндээ. Ой, ястаа мондөг. Нарлаг бяцхан айн чөлөөнд ах дүү 3 тоорой. Амьдран суудаг байж гээ. Би үсгэн харъя мондөг. Өөс. Гүрэ. Машалла. Ямар ач гинэ? Хийж байна. Зөөлөн. Аашин байх юу байсан бэ? Гадаа сайхан дулаахан биш тэ тоглоё л доо. Зүч гинэ. Яасан гэж юм бэ? Үсэн байш би хаалгыг бал гэж харлаа. Хатара. Гүлээ. Яасан халуун гал вэ? Яа. Гэж чоndi. Бэл тоорой. Бэжээ. Өвс давхарлаа. Бэжээ. Чонгэн гарч ирээд пүүлэгээ. Гэхдээ яг ингээд задлаад харах юм бол хүүхдүүдийн маш олон чадруудыг хөгжүүлсэн байгаа. Дасгалууд гарсан байна. Сайн ингээд чаншиг дуурдаг, тоорой шиг дуурдаг бол хүүхдийн хоолойн дэвсэлс. За юу хоолойнээс сэргийлэх нэ. За дараа нь сонсгол сайжрах, сонсголын асуудал дандаа үдэмтэй дасгалууд байна. За ингээд охид номын ертөнцөөр пэйж хуудасаас маань явуулдаг үлгэрийн цаг хамгийн эхний үлгэрийн цаг маань иймхүү амжилттай болж өндөрлсөн байгаа. Мэдээж хүрэлцэн ирсэн хүүхдүүд маань хөөрхөн дуугаа дуулахыг хүссэн дуугаад хөгжим тоглохыг хүссэн хөгжмөө тоглоод ингээд хүүхдийн нэг өдөр болсон. Үлгэрийн цагийн онцлог маань гэх юм бол урлагаар дамжуулаад хүүхдэд зөвхөн үлгэрийг зүгээр л уншаад авах биш, хүүхдийн оролцоотойгоор хүүхдийн идэвхийг нэмэгдүүлэнгээ мөн сонсгол, төсөөлөн бодох чадвар гэх мэт дур чадваруудыг нь хөгжүүлэнгээ маш хөгжилтэй аргаар үлгэрийг сонсох ийм хөтөлбөр байгаа. За ингээд рилийг маань үзээд үлгэрийн цаг гэж ямар үйл ажиллагаа яваад байдаг юм бэ гэдэг талаар ойлголт авсан байхаа гэж найдаж байна. Үлгэрийн цаг 2-ын бичлэгээр эргээд болцгаая баяртай.